Сайн байцгааны үзэгчдээ ингээд загслалт яваад талын нэвтрүүлгийн маань ээлж дугаар та бүхэндээ хүрж байна. Бид нэр амлсан ёсоор анхны дугаард та бүхэндээ загсал одоо хэрэгслийн талаар одоо зөвлөгөө өгсөн бол бид нар одоо дараагийн дугаарт нэгэн голд очиж загс барина. Загслал нь ямар өгөөсөөр хэрхэн загс сурах талаар та бүхэндээ зөвлөгөө өгнө гэж бодож байна. Ингээд одоо бид нар ямар ч Сэлэнг аймгийн зорилоо та бүхэн бидэнтэй хамт зөв зохистой загслалын төлөө хамтдаа байгаарай. За сайн мэцхэн үзэгчтэй ингээд загслалт яваад байгаа нэвтрүүлгийн маань аягийн дугаар болох тэр сэлэг бол сэлэг мөрөнд загсалж байна. За сэлэг мөрөнд нь ерөнхийдөө бол олон төрлийн загс байдаг. За тэр дундаа түгээмэл гэх юм бол жибак байна. Монгол ер нь улаан нутгийн бас байна. Халхан загс, сурхаа загс, зэвэг загс, тул загс түгээмэл тархацтай байдаг. Бидний ямар ч зорьсоор Сэлэнг аймгийн зориуд ирээд байна сэлэг мөрөн дээр энэ цаг загслал гэж бодож байна. Бидний барих гол загс гэх юм бол алган загс, цорхаа загс, зэвэг загс байна. За ямар ч цоолох үед би дахин сануулъя. Голдоо цоолох байгаа тохиолдолд ямар ч цасын цэвэрлж өгнө. Тэгээ мөшин гаргаж өчгöd дараа нь өрнөдөж өгнө. За тэгээд цасаа мөн гаргана. Тэгээд шилжсэн ингэж гаргаж өгнө. Гэхдээ салхины өөрөө ерөнхийдөө цасыг явуулж өгөх хэрэгтэй байгаа. Танд одоо загслахад дараа нь амар гэсэн үг. Болж игэл 12 сар 1 сар гаргаад загслахтаа ерөнхийдөө бол өрнөөс гарч байгаа цасыг маш сайн цэвэрлэх хэрэгтэй байдаг. За энэ цоорох төгч байна, дунд уурч байна.
ерөнхийдөө бол цоор гагсанд битүүдөө сонсогддог байгаа. Энд нь ерөнхийдөө бол за цоорлоо. За тоорж багшд доош нь бүлж өгөх хэрэгтэй. Бүлж өгөөд тэгээд дээш нь татах хэрэгтэй. За энэ байна. За татах. За инглээ. Ер нь загслах гэж явал ерөнхийдөө цаана гаргачихад ер нь баг босож ингэ зооч тавил энэ бол амар байгаа. Ингээд цасны цэвэрлэнэ. Цасны одоо энэ мөстүүд загас гаргаж ирээд мотлохын оронд энд нь орооцолдож одоо тасрах аюулт их бий. Ер нь бол загасчлагаар явж байгаа үйл тохиолдолд шанагаас маш ширэг болдог. Гарсан цасын энэгээр шанагдаж гарна гэсэн үг. Одоо та бүхэн харж байгаа энийг гарна гэсэн үг байгаа. Тэгснээр цаанаас сэрхэн байхгүй бол барцлаж хөлдөөд ерөнхийдөө өвөөш орохгүй тал бол байдаг. За одоо ямарсан цэвэрлээд өвөөшөд өрн өдөр. За миний ихэнх шидэх уурга гэх юм бол ийм өвлийн спиннинг юм уурга байна. За энэ жижигхэн дамжтай. Би зүрт нь балансир хийсэн. Балансир ихэвчлэн сэлэн гол ер нь бусд газар балан загас их түгээмэл юм өнгөдөг баг. Ер нь бол маш дайчин загас алган бол. За би өвөөш хийлээ. Ер нь балансирээр тоглож байгаа үед бол ихэвчлэн ингэж тоглоно. За та балансирыг хийгээд энийгээ явуулаад гүний тааруулж өгөн доор өвөөш доор гурсан бол уцаж ингэж тундрна. Тэгээд чангалч өгөөд усны яраас жоохон дээрээ ячаад балансирыг юм могцсон хөдөлгөөнтэй юм. Ингэж ийм хөдөлгөөнтэй. Тэгэл болж өгөл юм могцсон хөдөлгөөнтэй. Могцсон хөдөлгөөн өгөхөр угаасаа балансирны сүүлд нь чиглүүлэгч байгаа. Чиглүүлэгч гэж байгаа. Тэр нь болохоор дээшээ огцон дотгод хоёр тишээ ингэж доороо тоглож өгдөг байгаа. Хоёр тишээс авчиж өгдөг байгаа. Тэгэхээр одоо би ингэж татж байгаа тохиолдолд баа ингэ дээш энэ би одоо ингэж байгаа тохиолдолд доод сая хийсэн балансир болгон хоёр тишээ ингэж авчиж тоглож өгч байгаа юм усан доороо л. За ингэж тоглол байна да. Тэгээд доор өрөө авахгүй бол өвшөө гүнзгий голтой ерөнхийдөө бол төвшнийг өөрчилж олно. Жохон дээш нь татаад тэр газар дахиад нэг хэсэг тоглуулад тэнд ирээ байхгүй бол дахиж мөн төвшнийг өөрчилж бас загасалж болно. Ерөнхийдөө бол удаан ингээд одоо ингээд догч байгаа тохиолдолд ерөнхийдөө хүүтэн үйлдэлд мөс хөлддөг байгаа. Юу сатурк ингээд мөстөж хөлддөг байгаа. Тэрийг та болж игэл ингээд сэмэлж өгөх ёстой. Тэгэхгүй бол энэ колцонт нь давхар хөлдөж өгч сатуркаас тасрах тохиолдол байдаг. За тэгээд жаргаагаар тоглох үед яах вэ гэхээр за би жаргаагаа хийлээ. За ерөнхийдөө бол за өвөөшөө цаанаараа дүрж өгөөд одоо уцаа сул тавьж өгснөөр уцсан одоо тунарснаар одоо яраалт хөрсөн гэдэг нь одоо мэдэгдэн. Тэгээ яраалт хөргөчгээд яраалт чүд дээшээ өргөж өгөөд тэгээ жаргаагаа тоглуулж өгнө. Жаргаагаа ер нь бол ийм хөдөлгөөнтэй 2-3 ингээд нэг 2-3 ч явах ер нь бол 3-аас 4 удаа ийм давтамжтай ийм хөдөлгөөн хийж өгөөд хөдөлгөөнгөө 2 секунд барьлаа. За дахиад явъя. Ийм чичиргээтэй хөдөлгөөн өгч өгнө. За хөдөлгөөнгөө барьлаа. За ийм хөдөлгөөн хийж өгнө. За тэр ийм тоглуулж өгөөд хөдөлгөөнгөө бас паузлах хэрэгтэй. За нэг бол ингэж тоглуулж болно. Жаргахыг. За жаргахны хөдөлгөөн ерөнхийдөө жаргахны хөдөлгөөний дуур ажлын тоглол бол ерөнхийдөө загас аавна гэсэн үг. За одоо миний тоглож байгаа хөдөлгөөн бол түгээмэл хэрэгэлдэг одоо хөдөлгөөн байна. Тоглолтыг одоо жаргахыг ийм хөдөлгөөн. За хөдөлгөөнгөө барьлаа. За дахиад инглээ. Балансирны тоглолт ерөнхийдөө бол төстэй.
Амьд өгөш жарахаа бол илүү загас үр нь бол аавна өвлийн үйлдвэрлэлд. Сайн байцгааны үзэгчдээ ингээд загслалт яваа талын нэвтрүүлгийн маань ээлж дугаар та бүхэндээ хүрж байна. Ямар өгөөсөөр хэрхэн загас сурах талаар та бүхэнтэй зөвлөгөө өгнө гэж бодож байна. За одоо ямар ч балан сэрийн усан дор хэрхэн тоглож байгаа тавхан харж байгаа. Одоо загас цаагаар нь харагдаж байна. За балан сэрээ толгойд өгчээ. За алган ирлээ. Наш та бүгд нэш. За би юм хүн байгаа. За ямар юм бэ? Одоо Монгол орны хувьд гэх юм бол томоохон гол мөрөн нуурууд их байдаг. Жижигхэн голууд нь өвлөө үйлрэлт мөс нь хөлдснөөр тас хөлдөж одоо усан доороо боогдож даралт өгч хэсэг хэсэг газар одоо усан шургаж хайрган доогоор ороод тэрний дараа нь хэсэг хэсэг газар усан боогддог байгаа. Түүндээ загас нь ер нь бол өвлждөг байгаа. Харин одоо миний загалж байгаа газар гэх юм бол одоо Сэлэнг аймагт байна. Сэлэнг мөрөнд байна. Томоохон гол ус их харин мөрөн загаслахад одоо өвлийн үйлдвэрлэлд бол жоохон тохиромж муутай, доогоороо задгаа урсгалтай, загас нэг тармал байдаг учраас ямарчсан. За тэгээд загаслж байна. Харин юм орох нүгэл хүлээгээл байж байна. Ийм урсгалтай үед одоо жарааха балан сэр эдгээр загасчихтай одоо болж үгүй цаангийн дараа тоглохгүй бол одоо миний одоо энэ доор маш их урсгалтай байна л да. Тэгэхээр одоо жараахаа одоо болж үгүй энэ цаангийн доор тоглохгүй бол урсаа авчихаар ихэд бол энэ доод загас орлоо гэхэд доод цаангийн ирмэгт нь одоо ирмэг нь одоо сатгыг таслах тийм аюултай байгаа. Миний дараагийн танилцуулга юу гэх юм бол нөгөө төвий одоо апараш гэдэг би өмнөх дугаараараа танилцуулсан байхаа үйлдвэрийн аргаар гаргаж авдаг үрт би Орос улбаны улсаас орж ирдэг манад. За түүгээр яаж тоглох вэ гэхээр за өгсөрсөн уурга маань ерөөхдөө энэ вайн за апараш буюу жижиг ялааны үрт бусад агуултай загас урах тохиромжтой өгөөшөр одоо яаж барих вэ? Яаж тоглох вэ гэхээр за ингэж юм. За би яриалт навцаа. За окун загас буюу алган загас барих гэж байгаа бол одоо магчин төрлийн амтхан одоо алган загас юм огцон хөдөлгөөнд одоо дуртай гэх юм уу да. Огцон хөдөлгөөнд одоо хийснээр тэрхүү загасны уурыг хөдөлгснөөр дайрч мөнгөдөг байгаа. Ер нь өтөр болон бусад төрлийн амьд өгөөшөр барихтаа ийм хөдөлгөөнтэй зүгээр ийм жижиг хөдөлгөөнгөө урлаа. За урлаа. Ийм хөдөлгөөнөөр тоглож өгнө. За уурганы хувьд ийм байна. Харин миний барьж байгаа зүйл гэх юм бол одоо багвар гэдэг манайхан ярьдаг одоо маш хэрэгтэй зүйл. Загасч байгаа тохиолдолд том загас ордог, цооны доор орж ирээд гаргаж ирэхэд маш хэцүү байдаг. Энэ тохиолдолд болохоор загас доор ороод ирэхэд багвараа дүрээд тэгээ заламгаанаас нь загасныхаа заламгаанаас нь татаад гаргаж ирэх тийм давуу талтай ид байгаа. Энэ бол том загас ороход маш тохиромжтой хэрэгсэл байна. Энэ бол тэгээд түгээмэл хэрэглэгддэг одоо энэ юу шанаг байна. Хүүтний үйлрэлт одоо ялангуяа хүүтэн байхад цооног зарцаж ингэ мөсцдөг байгаа. Мөсж байгаа үед мөрцсөн энэ гараа даруулахгүй. Тэгээд
сайхан цаангаа цэвэрлж өгөх боломжтой болж өгч байгаамаа. Өчигдөр өнөөхөд бол тэнгэр бүрхээд агаар нь даалтуудаа буун гэж манайхан ярьдаг. Загас өнөөхөд бол идэвхгүй болсон үе байсан. Жохон загасны үед идэвхгүй байсан. Өнөөдөр явах юм бол тэнгэр зэлмээд дулаарцсан. Загас харин сайхан идэвхтэй байна. Гэтэ ямарсан сайхан загслж байдаг болтчлаа бас. За дахиад үзье да. Хоп. Оролж байна. Ай алдчихлаа. За дахиад хоолоод өгье. За оролдож байна. За öbala. За нэг алган загас байлаа. Дахиад алганы үед бол идэвхтэй байна. Жохон нар буугаад ирэхээр налин жоох идэгчих байх. Опа. За энэ нь алганы үед идэвхтэй байна өнөөдөр бол. За дахиад хоолж өгье. За хөдөлгөөний хийгээд өгье. Паузлаа. За дахиад инглээ. За тоглоод өгöd доош. Оролдож байна бас. Доош. За оролдож байна. За дахиад тоглоод өгье. Нэг. Доош тоглоод өглөө. За. Начс тоо тохиолд бол орлоо бай болно. Тавгүй саарсан байх одоо тогч байна нэг загас чинь доор өвөш оролдож байна. За дахиад хоолоод өгье. За тогч байна. Алдчихлаа. За дахиад хоолоод өгье. За өнөөдөр бидний хувьд Сэлэнг аймагт загаслаа явж Сэлэнг мөрөнд. Сэлэнг мөрөн маш олон төрлийн загастай. Алдчихлаа. За дахин гаргах. За тоглоод өгье. Завц. За дахиад нэг алган баригдаж байна. Алган загас идэвхтэй байна. За усанд буцаага тавьчих. Хоп. За алган ирлээ. Жижиг алган байна. За ийм загас байна. Алган гэж. За тавьчих. Хоп. Миний хийсэн өгөөшх юм бол моторхой байна. За загасчлаа да. Тоглож өгнө. Өгөөшөө. Хоп. Та бүхэн харж байгаа нь урд мэдрэгч кивокаар загсаа мэдрэн өнгөж байгаа шин. Бишин барсан уу? За нэг алган бирлээ. Хөргөн том юм аа. Оба. Миний загсалж байгаа гэх юм бол одоо ийм өт байна. Ийм амьд өт. Юм үйлдвэр агааргаас авч байгаа одоо Америк нэгдсэн улс болон Орос улсаас сууж ирж байгаа энэ. Зэвэш хийгээд үзье. Энэ мөсдөг байгаа энэ сатурк нь үнийг сайн цэвэрлж өгөх хэрэгтэй байдаг байгаа. За ингээд тулцсан бол ингээд уцсан тунасч байна. Тэгээ орол бас тодорхой хэмжээний дээд зайд өгөөшөө тоглож өгдөг байгаа. Ер нь бол загасчлалын хувьд бол алган загсанд бол юм өгцөн хөдөлгөөн тоглоход их болдог байгаа. Загас өмгдөг байгаа. Өөрөө магчтай чинь загас учраас одоо содон тийм хөдөлгөөн хийж өгөх хэрэгтэй байгаа.
молт өгөөш аваа явчихлаа. За одоо энэ та бүхэн харж байгаа одоо миний тоглож байгаа гэх юм бол энэ болж байгаа алган зах сурагч бол мөхцөн мөлгөө хийж өгнө юм. За дөгч байна. Алган засыг одоо усны доор өгөөш ерхэн өнгөж байгаа та бүхэн харж байгаа одоо нийлэгдсэн дээр. Дахиад алдчихлаа. За өгөөш хийгээд өглөө. Дүрлээ. За ингэ цацын сайн, мөсийн сайн цэвэрлж өгнө. Цоторхныхаа. За тоглоод өгье. За тоглолоо. Ийм хөдөлгөөж өгнө. Хэсэг паузлаад. За дахиад тоглуулж өгье. Тоглолоо. Доошлууллаа ураа. За тэндээ нэг хэдэн секунд ярьж болно. Паузлна. За дахиад тоглуулад доошлуулж өгнө. За инглээ. За тоглуулад байна. За одоо ямарчсан баланс хэрэг усны дор хэрхэн тоглож байгаа тавхан харж байгаа. Одоо загас цаагаар нь харагдаж байна. За баланс хэрэг тоглоод өгчээ. Хоп. Баланс хэрэг алдчихлаа. За дахиад тоглож өгье. Хоп. За ингээд болж өгвөл баланс хэрэг мөгцөн хөдөлгөөн хийж өгөх нь ер нь бол зөв тоглолт болно. За ингээд тоглуулад өгч нь баланс хэрэг. Хоп. За нэг. Хоп. За нэг гаргаад ирлээ дээ. Гараж ирээд гоё дийгэн султаа тавьчих байх тэгээд. За нэг алган загс бэрлээ уурахаас. Аль талтлын ерөнхийдөө бол загс гараад байна. За. Олуулчлаа. Зорилж. Опа! За дахиад явлаа. Алган. Аави гэж. За за ингэж болохгүй шүү. За алган тавьчих. За өгөөш идэ. За авчлаа. Алган биш дээ. Тэнд баяр хавцсан биш дээ. Энийг хараа том юм аа. За бодлоо тавьчих. За just айхтар өнгөж जैन. Махчин загс. Алган. За. Тэр юм алган. За нэр оп. За. Оба. Хариж байгаа юм байна та хэд. Хариж байгаа юм байна. Хариж байгаа юм байна та хэд. Яагаад тортоод байгаа? Яагаад тортоод байгаа юм бэ? Заасууч ба. За би юм хүн байгаа маа. Маш. Маш та бүгд нэш. За би юм хүн байгаа. За. Тий, та нар гэж зүг юм уу? Өрөөлдөг яах вэ? Тий, та нар ингэ явахгүй юу зүгээр. Тий. Би даргын байгууллагын шат хүлээлгэж өгөн та хэд. Биш тийм аа. Нэг тоотой гэж байна. Энэ зүгтээ. Намсаа барьчихно. Жапагийн орсон юм ч л шүү. Ямаа гоо гоо. Тоотой тач.
Танаа хороо одоо болох хэрэгтэй шүү дээ. 서로 라이트 해주세요. 아. 잡아가 넣지. 잡아가 붙이라. 이거 좋고. 뭐 잡아가 넣지. 아. 조금 더 잡아가 더 넣지. 인도. 야오로 보시다. 이제 데리고요. 이쪽에. 근데 이거가 해. 동생이 들도 넣고 인도가 나쁜 거야. Та бүхэн харж байгаа одоо тороор барьж байна. Энэ бол хууль бус загасчлал. Мөн энэ хүү газарт одоо мөн хуучин одоо торцсон одоо цооногуд их байсан. Хуучин цооногуд их байсныг яаж мэдсэн бэ гэхээр энэ одоо тордж байгаа үед болохоор хүмүүс энэ торч болохоор цооногоо тоогоолж юу нухдаг байгаа. Одоо амтшгүй одоо энэ зурган дээр харж байна. Тоогоолж ухсан байна. Иймэрхүү байж байна. Тэгээ ямар ч сан бид нэр манай Монголын экологийн нөөцийн сангийн маань гол зорилго маань бас хууль бус загасчлал, хууль бус сангийн нөхцөлд тэмцдэг байгаа. Тэгээ үүнийхээ дагуу бид зохиох ёстой шаардлагыг эдгээр хүмүүс тавьж, тордолтыг нь болиулаад, торог нь хурааж явж устгалд оруулсан байгаа. Тэгээ ямар ч сан тордолт маш их явагдаж байна. Сүүлийн жилүүд хүмүүс их явж тордож байна. Одоо байгалийн хангаа ангийг маш буруугаар ашиглаж байна. Ашигын төлөө ашиглаж байна. Энэ бол маш буруу хэрэг. Тэгээд та бүхэндээ ингэж дахин сануулж хэлэхэд иргэн та хэрвээ загасчилж аялж явж байхад ч ерөө хууль ус одоо энэ хүү тордолт явагдаж байгаа хүмүүстэй тарах юм бол баримтжуулаад харин тэгээд дараа нь харьяа орон нутгийн байгууллагууд нь одоо баримттайгаа өгөөд одоо мэдээлэл одоо мэдэгдэж өгвөл ер нь бол маш туртай зүйл болох юм аа. За дахиад алган лувайн. За алган. Зоосонд нь сайхан тавьчих. Оп. За үзэгчтэй ингээд манай энэ удаагийн нэвтрүүлгээр одоо өндөрлж байна. За ер нь гол байгуулсан алган загсаа бид нэр барьлаа. Сайхан явж байна. Загсны идэх бол маш сайн байна. Дараагийн нэвтрүүлгээр бид нар бас Монгол орны нэгэн гол загсчлах болно. Бидний барих загсны төрөл бол одоо янз янз байгаа. Тухайн үед ямар голдож одоо тухайн гол байдаг загсыг яаж явах талаар та бүхэнд үнтэй зөвлөх гэж бодож байна. За тэгээд дараагийн дугаар хүртэл түрүү баяртай. Тэгээд зөв зохистой загсны төлөө хамтдаа. За одоо ямар ч балан сэрийн усан дор хэрхэн тоглож байгааг та бүхэн харж байгаа. Одоо загас
цаагаар нь харагдаж байна. За балансаараа толгойд өгч. За алганы ирлээ. Наш та бүгд нэш. За би юм хүн байгаа.